Сайн байцгаана уу? Шинэ бичлэгээр уулзж байгаадаа баяртай байна. За энэ удаагийн бичлэг бол одоо Японд арьс өнгөний үзэл байдаг хэсэг талаар сонирхолтой зүгээр хэдэн мэдээллүүдийг багцлаад та хэдэд хүргэе гэж бодлоо. Хамгийн түрүүлээд та хэдэд хэлэхэд эн чинь бол зөвхөн Японд одоо байдаг юм бол биш. Монголд ч байгаа, Америкт ч байгаа, Солонгос, Филиппин, тэгэл за хаана ер нь хүмүүсийн бөөгнөрөл хаана байна тэр бүх одоо газруудад тэр нэгдлээсээ арай жоохон өөр хүмүүсийг юм гадуурхах ч юм уу тиймэрхүү үзэгдэл бол угаасаа хаанч байдаг гэдгийг та ер нь ойлгож мэдж байгаа байх гэж бодож байна. Хүүхдүүд хүртэл ямар сайндаа одоо сургууль дээрээ бие бинийгээ гадуурхаж барьж байгаа шүү дээ. Одоо тэр ангид нь гадаад хүүхэд байхгүй байсан ч гэсэндээ магадгүй тэднээс нэг жоохон ямар нэг юмар ондоо жоохон дуугаа ч юм уу, дуу шуутай ч юм уу тэгээ ямар нэгэн тэрнийг өөр байдлыг олоод яаж ийгээд нэг гадуурхах аргаа хүн төрлөختөн ер нь олцоод байдаг талтай. Охоо, ийм барьцсан явж байна. Японд байдаг энэ арьс өнгөөр ялгарлан гадуурхах үзэгдэл нь жоохон хоёр талтай гэж бас ойлгож болно. Яагаад гэх юм бол нэг хэсэг нь бол үнэхээр тийм расист хүмүүс байдаг байхгүй юу? Яг арьс өнгөөр нь ялгарлан гадуурхагчд байгаа. А нөгөө хэсэг нь болохоор жоохон буруу ойлгогдчихдаг гэх юм уу те. Ийм хоёр төрлийн юм байгаа юм шиг надад санагддаг. За тэгээд та хэдэд өөрийнхөө анзаарсан болон гадныхны ер нь Японд үзчихсэн, туулж исэн арьс өнгөөр ялгарлан гадуурхагдчихсэн тэр жишээнүүдээс сонирхолъё. За нэгдүгээрт нь бол Японд гадаад хүмүүсийг оруулахгүй гэсэн ресторан, одоо бар, тиймэрхүү үйлчлэгээний байгууллагууд байдаг. Гадаад хүмүүсийг оруулахгүй, гадаад хүмүүст үйлчлэхгүй, зөвхөн Япон хүмүүст үйлчлэн гэсэн бичиг бас байдаг. Тэгэн гота доор нь японоор хэрвээ та энэ бичгийг уншиж чадж байгаа бол орж болно эдрэгээ бичсэн тий. Энэ бол бүр яг үнэхээр ингээд расист юм шиг харагдаж байгаа тий. Зөвхөн японочууд гэхэр чинь Японоос бусад хүмүүсийг ялгуурлан гадуурхаж байна гэсэн ойлголттой. Эсвэл одоо яг Япон хэл мэддэггүй хүмүүсийг ялгуурлан гадуурхаж байгаа юм шиг тийм юм байгаа. Тэгтэл эсвэргээрээ энэ одоо ресторан үйлчлэгээний газруудын хүмүүс юу гэж тайлбарладаг вэ гэх юм бол биднэрт ингээд дунд англи хэл ч юм уу гадаад хэлний үнэхээр ан шатны мэдлэгтэй хүн манай энэ дотор байхгүй. Тэг ингээд орж ирээд нөгөө хүнээ юусоо ойлгохгүйгээс болоод үл ойлголцол үүсээд ингээд нөгөө үйлчлүүлэгчээ эвгүй байдалд оруулаад өөрөө эвгүй байдалд ороод амар хэцүү тийм нөхцөл байдал зөндөө олон удаа үүсчихсэн учраас за ерөөсөө хин энийгээ ингээд эвгүй байдалд оруулахын тулд анханасаа бид нэр ингээд гадаад хүн оруулахгүй гэдгээ биччихъя гэж шийдсэн ингээд нэг хүн ярьж байгаа байхгүй юу. Тэгээ уг нь бол одоо орчин үед бол одоо Google Translate ч юм уу өөр орчуулгын аппликейшнгүүд зөндөө гарсан байхад иймэрхүү юм ярих нь жоох утгагүй байх. Гэхдээ тэр аппликейшнуудыг ч гэсэндээ ашиглаж чаддаггүй хүмүүс бас байгаа учраас мэдгүй ямар ч лсэн гэсэн ийм нэг үзэгдэл бол бас байдаг. Хоёрдугаарт нь гадаад хүмүүсийг оруулахгүй гэдэг үл хөдлөх хөрөнгийн эзэд байдаг. Өөрөөр хэлэх юм бол одоо түрээсийн байр би хайж илаа гэж бодоход уянста гоё түрээсийн байр байна гэж очиод орох гэсэн чинь эдний эзэн нь гадаад хүнийг оруулахгүй гинэ гэх явдлууд бас маш их байдаг. Тийм юмнууд бас их байдаг. За тэрийг бол бас расизм гэж үзэж байгаа юм. Тэгээ яагаад гадаад хүмүүсийг оруулахгүй гэдэг вэ гэхээр тэр үл хөдлөхийн эзэд нь юу гэж хэлдэг гэхээр одоо энэ гадаад хүмүүстэй хамт амьдрахад хэцүү гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр тэр бүх гадаад хүмүүсийг мэдээж хэлээгүй тэр хүнийг жишээлх юм бол таарлцсан гадаадууд нь тэгээд хашаацсан байна л гэсэн үг байхгүй юу те. Мэдээж тогтохта зарим Япон хүмүүсээс илүү гоё цэвэрхэн, илүү соёлтой, гоё амьдардаг гадаадууд байгаа. Тийм хүмүүс нь одоо тэр газрын эзэнтэй тааралдаагүй байж таарсан. Тэгэхээр за окей, ер нь ахиж
тийм хүнтэй тааралдах азаа хүлээж ийснээс зүгээр ингээд тэргүү энийг түрээслэгээд өөр Япон хүмүүс бас зөндөө байж хат зүгээр л тэднийг оруулчаал гэж шийдсэн байгаа байхгүй. Гадаад хүмүүстэй хамт амьдрах гэх юм бол хонцтой дургу гэдэг шиг те. Бид жишээлх юм бол өмнөх байранд манайх чинь 3 давхар байр байсан. Нэг давхарт 3 айл амьдардаг байсан байхгүй. Ер нь бол тэгэл нэг чимээгүйхэн манайх ганцхан хүүхэдтэй айл нээсэн. Бусдууд нь дандаа энэ Токио руу ажил руугаа явдаг тийм залуучууд ихэнх нь амьдардаг байсан. А тэгжиг л манай хоёр давхрын голын айл нүүж яваад нэг залуу амьдардаг гэж байгаа нүүгээд оронд нь хэд хэдэн вьетнамууд нүүж орж ирсэн байхгүй. За тэгэл тэр вьетнамуудыг нүүж орж ирсэн цагаас хойшоо манай тэр 3 давхар байр болохоор яг доор нэг давхарт ингээ хүрээд ирэнгүүт яг тэр чигтээ хоолны үнэртэй. За яг Вьетнам хоолны үнэртэй. Вьетнам хоолны газар ороход ямар үнэртэй гэлээд нэг тийм гоё. Уг нь бол гоё л доо. Тэгээ гоё үнэртэй. Гоё. А тэгтээ үргэлж гэдэг чинь амар хэцүү байхгүй. Баян Вьетнам халуун ногооны үнэрчдэг. Яг нэг давхар төржингөө шууд үнэртэй л эхэлдэг. Тэгэхээр чин жоохон хэцүү биш л дээ. Зүгээр л одоо юу гэдэг үнэргүй байсан бол илүү дээр мэдээж санагдана. Гэхдээ үнэртэй байлаа гэд надад бас нэг амар нөлөөлөд байгаа юм байхгүй. Тэгээ ялангуяа Япон хүмүүс чинь өөрсдөө үнэрэнд маш их мэдрэх хүмүүс аахгүй. Ер нь нэг тийм үнэртэй бас хэрэглээд байдаггүй гэж би өмнө хэлжсэн шүү дээ. Тэгэл энэ одоо хувцсны үнэртүүлэгч ч гэсэндээ хитрхи одоо үнэр ихтэй байхад жоохон тийм ч таатай ханддаггүй байх жишээтэй. Тэгэхээр тийм байна. А дээрэс нь нэмээд манай яг хоёр давхрын дээр голын айлын вьетнамууд нөгөө хоол хийж байгаа газын билетний дээр уурын сордог агааржуулагч нь гадагшаа гарсан юм хоолоо байна гэдэг. Тэр хоолооноос нь доошогоо ингээд тос туссаар агаад одоо тэр байрны хоёр давхрынх нь яг тэр хэсэг ингээд бүр ингээд 0 тос болсон. Байдаг байсан. Тэгэхээр ч одоо тэр байранда бас жоохон илэгдэл хорогдлын тийм юм бас байгаа эстэй. Тэрийг нь одоо дараа нь тэр үл хөдлөхийн эзэн өөрөө л тэрийг засаж таарна шүү дээ. Гэх мэтэр ингээл зүгээр бидний амьдрал тохиолдсон юм дээрээс хараад хэлэхэд жишээ нь те иймэрхүү зүйлс ингээд одоо тулгардаг. Тэгээ гадаадууд чинь бас ууж идэн чанга орилн хоорондоо хэрэлтэн янз янзын асуудлууд ихтэй. Гэтэл энэ хүмүүс чинь болохоор өөрсдөө ер нь аль болох тэгэл чимээгөө орой 8-9 цаг боллоо. Тэгэл чимээгээ намдаал өөрсдийнхөө буландаа шигдээл ингээд амьдардаг хүмүүс шүү дээ. Тэгэхээр чин тэднэрт жоохон ядаргаатай санагддаг байгаа. Нөгөө хүмүүсээс нь бас их гомдол ирдэг, хамтран амьдардаг японочдоос нь дээд доод айлуудаас нь бас их гомдол ирдэг. Эднийх ингээд энэ тэгээд энэ энийгээ шийдвэрлэч гээд. Тэгээ ер нь нөгөө үл хөдлөлийнх нь зуучлалын компани ч юм уу эзэн нь өөрсдөө 50 амьдрах аргагүй төрдөг ч юм уу тиймэрхүү олон асуудлууд мэдээж тулгарч байгаа учраас л ингээ хашраах тэднийг хашраах явдал бол угаасаа мундахгүй олон байгаа. За дээрэс нь мэдээж гадаад хүмүүсийг авна гэдэг чинь тэд нар Японд одоо хэдэн сар амьдрах нь бол тодорхойгүй шүү дээ тий. Оршин суух зөвшөөрлийн их хвчлэн ер нь 1 жилээр гарч байгаа. Тэгэхээр чин тэд нар нэг сайндаа 1 жил за тэрнээс ихтлээ 2 жил гэдэг ч юм уу тий. Удаан суух эсэх нь эргэлзээтэй байхгүй юу? Гэтэл үл хөдлөх хөрөнгийн эзэд бол мэдээж өөрсдийнхөө байранда удаан тогтухтай хил ам татлахгүй тийм үнийг байлгах сонирхолтой нь мэдээж штэ тий. Би ч гэсэн хэрвээ Монгол байр түрээсэлдэг байсан бол яг байж байгаа л нэг хүн хайгаал байж байгаа л нөгөө нэг байран сулраал гараал хүлээж аваал тэхийн оронд нэг хүн оруулчвал 4-5 жил санаа амар сайхан сар болгон мөнгө авчаа сууж амир штэ. Тэгэхээр энэ минь ингээ байдлаас болоод гадаад хүмүүсийг байлгахгүй гэдэг нь өөрөө тийм расизм юм шиг нөгөө талаараа тийм юм үүсчээд байдаг гэж хэлж болно. За нэшэр. Сэнэ. За 3 дугаарт нь бол сургуулиуд дээр ер нь арьс өнгөөр ялгарлан гадуурхах үзэл бол бүр маш их байдаг. Бидний хувьд бол одоохондоо тийм туулж үзсэн юм бол биш ч гэсэндээ яг тэр талаар гомдол гаргаж байгаа, тэр талаар түүхүүдэд хуваалцсан Японд амьдардаг одоо гадаад одоо арай өөр өнгийн арьстай ч юм уу те өөр гадаад хүмүүсийн сэтгэлдлүүд ер нь маш их байдаг. Тэрний нэг маш том тод жишээ нь нэг сургуулийн хүүхэд сургуулаа төгсөхдөө одоо манайх нар бол монтаж гэд хэлсэн байгаа байхгүй бүгдээрээ зураг авах тавьдаг.
Тэгсэн чинь тэр зурган дээр нь нөгөө охин чинь ийм натуралны ер нь бор үстэй хүн байхгүй юу? Монтаж аваад үзсэн чинь нөгөө охины чинь үсийг дошоогдоод хар өнгөтэй болгоцсон байвал яг хаа. Ер нь бол сонсч л байсан л да. Үсээ мэдээж янз янзын өнгөөр будахыг хориглодог. Яагаад гэх юм бол одоо өмнө нь болохоор юм жоохон гангстер гэх юм үү те, Японы юм гангстер залуучууд үсээ одоо анименд гардаг шиг янз янзын өнгөөр буддаг. Тэгээд тиймэрхүү өнгийн өстэй хүүхдүүдийг энэ гангстер гэж бодоод айдаг ч юм уу те, тэр дээрлэхэлт мэрлэхэлт ихтэй дээрэм тоноолтой хүүхдүүдийг сургуулийн хүүхдүүд мөртлөө тиймэрхүү юм ихтэй юм зөндөө байдаг учраас хүүхдүүдийг сургууль дээр үсээ будаж бусдаас тэгэж одоо өөр байж өөрийгөө юм гангстер юм шиг харагдуулахыг ер нь хориглодог. Тийм гангстер байхыг таслан зогсоож байгаа үйлдэлүүдийнх нь нэг хэлбэр гэж ойлгож болно. Тийм учраас үсээ ер нь нэгэн жиг дөнгөтэй байлгадаг байхгүй юу. Тэгээ өөрөөсөө Япончууд чинь бас дээрээс нь хар өнгөний үстэй. Тэгээ тэр охины үсийг харуулсан байгаа байхгүй юу. Япон хүн ч гэсэндээ жоохон өөр өнгө өстэй ах юм бол хараа бодуулдаг гэж тэрийг өмнө сонсч байсан ч гэсэндээ одоо үед бол би болцсон гэж бодоод байсан чинь одоо саяхан ингээд ийм юм тохиолдож байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол ялцчгүй л расизм. Тэгээ сургууль дээр ер нь бол гадаад охтууд уг нь хөөрхөн мэдэн штэ. Том нүдтэй, урт сормоос мормоостай тэгээ ер нь нэг юм хөөрхөн бар биш тиймэрхүү охтууд байдаг ч гэсэндээ яг өөрсдийнх нь гоо сайхны стандартаас өөр учраас тэдний нүдэнд хөөрхөн харагддаггүй ч юм уу. Эсвэл хөөрхөн болохлээр нь одоо гадуурхаад идэх ч юм уу те. Тиймэрхүү байдлаар хичнээн хөөрхөн байлаа гэд маш их гадуурхагдаж Японы сургуулийг төгссөн гэж ярьжсэн тийм гадаадуудын эмэгтэйчүүдийн расизмд өртсөн гадуурхалтад өртсөн түүхүүд бас нэлээд олон байт юм байлээ. Дөрөвдүгüрт нь бол мэдээж ажлын байрных тий. Ажлын байрны ялгуурлан гадуурхалт бол бүр өндөр түвшнийх. Тэгээ шууд ингээ гаднаас нарах юм бол ямар гоё соёлтой юм бэ? Ямар хөөрхөн найрсаг юм бэ? Ээлдэг юм аа энэ төр гэж байгаа ч гэсэн яг гаднаа бол ийм тиймч гэсэндээ яг тэр нэг ялгуурлалт, гадуурхалт, дээрлэхэлт нь бүр юм нарийн гадуурхалтад өртөж байгаа тэр хүн л ганцхан баг өөрөө мэдрэх хэмжээний тийм амар нарийн гадуурхалт явуулдаг юм байна лээ. Тэгэл дээрээс нь наана харж инээжсэн цаагаараа болохлээр далтуур их муулдаг. Далтуур дээрлэхдэг, гадуурхдаг. Тэгээ хийж чадахгүй байгаа юмар нь яаж игээд ямар нэгэн шалтгаан болоод алдсан алдаан дээр нь эсвэл бүр амар том юм болгож ярих ч юм уу те. Аль эсвэл хийж байгаа үйлдэлийг нь болохгүй байх гэж шүүмжилдэг ч юм уу те. Ерөөсөө л нэг тийм шахалт үзүүлнэ гэдэг чинь те. Ажил дээр жишээ нь томчууд таалагдахгүй байгаа хүмүүсээ болохоор яг шууд халчиж чадахгүй мөртлөө нэг өөрөөр нь гартал нь нэг тийм зовоодаг нэг тийм яан тамлна гэдэг үлээ. Одоо яг тэрэн шиг л тийм үйлдэлийг ажлын байран дээр гадуурхалцад хийдэг гэдэг байгаа. Үе энэ царай. Ямар хөрх юм бэ чи? Боо ич. За, бай бай. Нэг бичлэг хийх гэж эндчихсэн та. Боо юм болно шүү дээ, бурхан минь. За, сүүлийн хоёр үлдсэн. За, тавдуурт нь болохоор галт тэргэнд бас одоо ялгуурлан гадуурхах үзэл нэлээд их байдаг гэж хэлдэг. Яагаад гэх юм бол гадаад хүмүүс одоо ямар нэгэн суудал дээр очиж суудсан байнгут хажууд нь очиж хүн суудаггүй. Аль эсвэл нэг хүн сууж ахаар нь одоо хажууд нь очиж суунгууд шууд босоод явдаг ч юм уу те. Тэрнээс болоод ялгуурлан гадуурх үзэл галт тэргэнд нэлээд ажиглагддаг гэж хүмүүс яриад байдаг. Тэрний нөгөө талыг нь бас Япон хүмүүс өөрсдөө тайлбарлах та. Нэгдүгээрт гадаад хүмүүс одоо нэлээд сөрчиг түрхдэг те. Японд бас ийм сөрчиг нэлээд их түрхдэг тийм хүмүүс мэдээж байдаг ч гэсэндээ ихэнх нь бол нэлээд зөөлөн эсвэл бараг сөрчиг түрхэхгүй ийм үнэргүй байхыг бараг ингээ илүүд үздэг гэж их юм да те. Үнэрэнд эмзэг байдаг гэд хэлжсэн шүү дээ. Тийм учраас жоох юм хурц үнэртэй хүн хүрээд ирэх юм бол нөгөө үнэ ямар чи бос гэлтэй нэштэй тэгэхээр өөрсдөө босоод явцдаг талтай аль эсвэл зарим гадаад хүмүүсийн за одоо муухайгаар хэлэх юм бол штэ тий зарим хүмүүс чинь тэр хүмүүсийнхаа гений онцлогоос шалтгаалаад бас хөлс их ялгардаг тэгээд
өдөржингөө янз янзын мэдээж биеийн хүчний ажил хийж байгаа хүмүүс байгаа. Тэд нар чинь ажлаа тарчаад гэрлөөгөө харих шаардлагатай, харихын тулд галт тэрэгэн цоон тэгээ суугаа явж хахад нь мэдээж нөгөө хөлсийнх нь үнэр нь үнэртчил таарна. Тэгэхээр одоо тийм үнэртэй түрээд ирэх юм бол зөв босоо явцдаг байх чижээтэй байгаа байхгүй юу. Харин нөгөө гадаад хүн сууж байгаа юм бол хажууд нь очиж суудаггүй гэдгийг хэрхэн тайлбарлаж байгаа гэх юм бол нэр чинь ер нь жоохон тийм ихэнх нь санаа зовнох хүмүүс байхгүй юу. Би ингээ хажууд нь очиж суух юм бол надаас юм асуувал яана. Би тэгтэл одоо англи хэл мэдэхгүй шүү дээ. Эсвэл хэлж байгаа амийг нь ойлгохгүй байвал яана. Тэгэх юм бол одоо эвгүй байдалд орох үе гэдгээс айдаг ч юм уу те. Тэрний оронд зүгээр ингээ суухгүй байжсэн дээр магадгүй хажууд нь өөр мэддэг хүн очиж суусан хамаагүй дээр гэдэг ч юм уу те. Тиймэрхүү юмнуудыг боддог байгаа байхгүй. Зүгээр л нэг тийм зүгээр байдаг. Тэрнээс бас нэг их юм бодгүйгээр зүгээр хажууд нь очиж суухгүй гэ байж байгаа хүнж байна. Үнэхээр ёо за би ийм одоо юу гэдэг иймний хажууд очиж суухгүй гэж бодож байгаа хүнж байна. Тэ ер нь тэгтээ энэ тэгж одоо айж байгаа хүмүүс ч юм уу те эсвэл нөгөө өнөө бүр өшөө илүү хөндлөж байгаа хүмүүсийн хандлага нь эсрэгээрээ расист юм шиг мэдрэмж төрүүлдэг байх жишээтэй. За 6-ад нь бол TikTok дээр бол нэг хэсэг нэлээд яваад байсан гадаад хүмүүсийг годамжинд явж байхад нь одоо цагдаа хурж ирээд цүнхэн доторхоо шалгуулна уу гэд асуудаг. Асууж байгаа тэгээд тэрийгэ бичлэг болгоод ингээд намайг одоо зөвхөн гадаад байсны минь төлөө те шууд ийм аюултай хүн гэж харж миний цүнхийг ч юм уу ингээд шалгаж байна гэд тэгж байгаа тийм бичлэгүүд нэлээд яваадсан. Тэгэхээр японочдыг энэ талаараа бас амар расист гадаад хүнийг шууд заавал аюултай гэж хардаг гэдэг тийм одоо бас хандлага явж исэн. Үнэхээр тэр тал бас байгаа бах гэж бодож байна. Нөгөө талаараа бас ойлгож болох зүйл нь энд чинь хүүхдүүдийг одоо цэцэрлэгт байхаас нь ахуулаад сэжигтэй хүнд хариу үйлдэл үзүүлэх гэд хичээл хүртэл ордог. Ээж аавуудад нь ч гэсэндээ ингээ заадаг. Тэгээд эргэн тойронд чинь ямар нэгэн хүн сэжигтэй харагдах юм бол биднэрт мэдээллээрээ гэж хэлдэг. Ингэснээрээ одоо за 100 хүүхэд ямар нэгэн байдлаар гэмт хэргийн золиос болох байсан гэж үзэх юм бол ингэж сэжигтэй хүнийг аль талаасаа ингэж харж мэдэгдэж шалгууснараа тэр 100 тохиолдлыг 1% ч гэсэндээ бууруулна гэж одоо үздэг гэх юм уу да тий. Хэрвээ тэр хүн ингээ сэжигтэй хүн үнэхээр биш байсан бол ямар нэгэн шалгалт оруулаад үзчихэд тэрэнд уг нь дургуй зохицуулгүй байхгүй юу. Өө за тий шалгуулж гэснээрээ нөгөө талаараа гэмт хэргийн гаралтыг 1% ч гэсэндээ бууруулахад өөрийнхөө хувь нэмрийг оруулж яана гэсэн өнцгөөс хандлагаар ингээ хэрвээ хандах юм бол зүгээр ахгүй. Яагаад гэх юм бол тэр 100 хүнийг шалгаллаа гэхэд тэр дунд нь үнэхээр нэг галж тунтан байж их магадлалтай байхгүй. Тэгэхээр зүгээр л ингээд годамжинд явж байгаа дурын нэг хүнийг ч юм уу те шалгах бас магадлалтай. Бид нарыг ч гэсэндээ Улаанбаатар ингээ явж байгаа гот цагдаа зогсоогоо шалгадаг ч гэдэг тэрнтэй л адилхан байхгүй. Уг нь бол тийм гол гадаад хүмүүс болохоор тэрэн дээрээ нэлээд их одоо ач холбогдол өгөөд миний гадаад гэдэг дээр илүү одоо point авчлаа гэдэг тийм хандлага байгаа. Гэхдээ үнэхээр тэр цаана яг гадаад хүн учраас тэгээд байна уу гэдгийг би мэдэхгүй л дээ. Зүгээр яг ингээд өөрийнхөө өнцгөөс ойлгоход бол тэгэж бас ойлгож болно. Тэгэл одоо анандын сургуулийнх нь аппликейшнэр гэл байж байгаа л нэг сардаа нэг удаа заримдаа сартаа 2 ч удаа ч юм уу ингээд мэдээллүүд ирдэг. Өнөөдөр 170 см-ийн өндөртэй 30 орчим насны эрэгтэй бага ангийн охиныг очоод толгойг одоо ингээ илээд юм ярих гэж оролцсон тийм хэрэг гарсан. Хэрвээ тийм хүн одоо эргэн тойронд нь харагдах юм бол одоо мэдэгдэнэ үү гэдэг ч юм уу те. Эсвэл хүүхдүүдээ одоо сургуулаас нь тосч авч болно. Аль эсвэл хүүхдтэй энэ хүний талаар ярилцаарай. Тийм хүн таарлах юм бол бушуухан одоо 110 гэсэн бичгтэй газрууд руу хурдан одоо очороо гэж юм уу те. Хүүхдэд тус өргөх газрууд гэж одоо байдаг байхгүй юу? Энд чинь ороод шууд тусламж асууж болох те одоо цагдаа дуудаж өгөхийг хүсэх ч юм уу тийм газрууд руу ингээ ороороо гэдэг ч юм уу багаас нь ингээд хүүхдүүдэд тийм юм заадаг. Тэгээ ер нь хүүхдүүдэд тэгэж хамгаалдаг. Тэгэхээр энэ бол магадгүй хүүхдүүдийг хамгаалж байгаа ч юм уу аль эсвэл одоо тухайн орчныг хамгаалж байгаа эндхийн хүмүүсийн ингээд амьдрах аргынх нь одоо амьдралынх нь нэг хэсэг гэх юм уу да тий. Тэгэхээр миний хувьд ч гэсэнтэй хэрвээ намайг цагдаа зогсоогоод миний цүнхийг үзэхдээ миний бичиг баримтыг шалгах тийм юм байх юм бол асуудалгүй би бол шалгуулна. Тэрэн дээр бол
би намайг одоо гадаад хүн учраас тэгчлээ гэдэг юм бол гарах бодогдохгүй байх гэж бодож байна. Гэхдээ энэ бол миний л бодол шүү дээ. Өөр тэрэн дээр байн арьс өнгөөр ялгуурлалтанд ингээ өртөж явж байгаад дээрээс нь нэмээд цагтаа хурж ирээд юм өмийг шалгаад унах юм бол бүр тэ энэ Япончууд бүр яатсан газар вэ гэж бодох нь бол мэдээж аргагүй. Тэгэхээр тэр хүнийг ч гэсэндээ бас ойлгож байна. Тийм яг хүмүүс байгаа. Тэгээд тэрнээс гадна бас зүгээр одоо энэ цагдаа шалгуулж байгаа тоглолт болгоод явж байгаа хүмүүс ч гэсэн бас байгаа. За тэгээд ер нь бол одоо Япончууд расист үгүй юу гэдэг дээр юм нэлээд хурц маргаан ер нь одоо хүртэл өрнсөөр байдаг. Расист талдаа бол үнэхээр расист байх. Яагаад гэх юм бол Япончууд өөрсдөө тэгдэг байхгүй. Хэрвээ манай соёлыг хүндлээд манай дүрмийг дагчих юм бол бид нар бол расист биш ээ. Үнэхээр соёлын маань хүндлэхгүй байгаа. Энд яаж амьдардаг тэр дүрмийг дагахгүй байгаа. Тэр хүнд бол бид нар ингээд тургууцлаа шууд илэрхийлдэг гэж хэлдэг. Тэгтэл эсрэгээрээ одоо энд амьдардаг халфууд буюу одоо эрхийзүүд гэсэн аав нь Америк эсвэл ээж нь Япон ч юм уу гадаад төрх нь яг гадаад хүн шиг мөртлөө Японд төрсөн, Японд өссөн, одоо хүртэл Японд байгаа баг Японоос гарч үзээгүй тийм хүн байгаа байхгүй. Тэгээд тэр хүн бол Японы бүх дүрм бүх юмыг мэдж байгаа, бүгднийг дагж байгаа. Тэгтээ гадуурхалтанд өрчдөг. Зүгээр Япон хүн мөртлөө гадаад төрх нь одоо гадаад Япон хүн мөртлөө тэр ресторан руу ирэхгүй байна гэдэг чинь амар харамсалтай шүү дээ. Та гадаад Япон хүн мөртлөө энэ гадуурхалтанд өртөөд байна. Гадаад төрхнөөсөө болоод гадуурхалтанд өртөөд байна гэдэг чинь энд расизм гэдэг юм чинь байна гэдгийг батлаад өгчөж байгаа байхгүй тий. Тэгэхээр эсвэргээрээ бид нар одоо Япон хүмүүс биш шүү дээ тий. Тэгтээ гадаад үзмжийн хувьд нь Япончуудтай адилхан төстэй байсныхаа төлөө ядч л бид нэр одоо галт тэргэнд ороод суухад тэр расизмыг мэдэрдэггүй, огт хизээч мэдрэхгүй байх жишээтэй. Хажууд хурж ирээд хүн суухгүй байна гэдгийг бол хизээч туулж байгаагүй байх жишээтэй. Тэгэхээр энэ ялцчгүй расизм байгаа. Одоо арьс өнгөөр нь ялгарлаж байгаа үзэл бол байгаа гэдэг нь бол тодорхой байх нэ. Тэгээ би энийг нөгөө өчтөр төгсөөд ярьсан чинь төгсөө галт тэргэнд яг чамаг Япон хүнтэй адилхан гэж харах уу? Тэгээ энд чинь яг гадаад хүмүүсийг тэгэж дээрлэхдээ яадаг вэ гэхээр чи нутг руугаа буц. Чи Японд байна. Японоор ярьж чадахгүй юм бол нутг руугаа буц. Хурдан хайр маяр энтер гэдэг ч юм уу те. Аль эсвэл жоохон бор арьстай хүмүүсийг хүүхдүүд нь гүнгийн арьстай те одоо гүнгийн арьстай марьстай гэдэг ч юм уу те. Амар зэвүүнээр тийм расист үзлүүд гаргадаг, арьс өнгөний үзэл гаргадаг тиймэрхүү юмнууд бол байгаа. Тэгээд энэ бичлэгээрээ ер нь бол Япончуудыг өмөрөх гэсэнгүү энд бол үнэхээр расизм байдаг уу гэвэл байдаг. Гэхдээ нөгөө талаараа хүмүүсийн бас буруу ойлгодог юмнууд бас байгаа. Үл ойлголцол гэх юм уу те. Тиймэрхүү юмнууд бас байдаг. Юмаа гэдгийг та хэд зүгээр сонирхуулах гэж юу ч баталгаагүй, юу ч нотлохгаагүй, хэнийг ч муулахгаагүй зүгээр ингээл байгаа мэдээл өөрийнхөө харсан юмнуудыг багцлаад та хэдтэй хүргэлээ. Интер ном зардаг ном маань дууссан учраас шинэ ном авчирж өгөөрэй гэсэн мэйл сайн ирсэн. За ингээд энэ удаагийн бичлэгийг өндөрлөж байна. Дараагийн бичлэгээр иргэн уулзтлаа. Түр баяртай.